Өнөөдөр 12 дугаар сарын 13 Бямб гараг энэ өдрөөр бэлтгэсэн мэдээлэлтэй та бүхэнд үзүүлэхэд бэлэн байна. Томоо төлөлт өвчний дэгдэлт их байгаагаас болж сонгон хархан дүүргийн хүүхдийн эмнэлгийн ачаалал ихээр нэмэгдсэн. Тэгвэл өнөөдөр эрүүл мэндийн спортын сайд Шилэг Дамб нөхцөл байдалтай танилцлаа. Ханаа томооны өвчлөл жил бүр дэгддэг ч энэ жилийн хувьд дүүргийн эмнэлгүүдэд өмнөх жилүүдээс илүү нөлөөлж байгааг эмч сувлагчид мэдгдсэн. Өнөөдрийн байдлаар сонгон хайхан дүүргийн хүүхдийн эмнэлэг 165 хэвтэн эмчлүүлэгчдэд хүлээн авах хүчин чадалтай боловч 281 хүүхэд хүлээн авч эмчилж байна. Энэ нь өөрийн дүүргийн оршин суугчдаас гадна Баянгол дүүргийн хүүхдүүдийг давхар хүлээн авч эмчилж байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл ачааллыг бууруулах арга хэмжээ авах нь чухал байгаа юм а. Азийн Үйлчлийн банкны урт хугацааны зээлээр 2016 онд дүүргийн жишг эмнэлэг баригдах юм байгаа. За энэ бол нэг 50 орчим тэрбум төгрөгөнд болно. За дүүргийн жишг эмнэлэг бол бүх төрлийн үйлчлэгээ үзүүлнэ. Хүүхдийн эмнэлэгтэй, нис заслын тасагтай, төрөх тасагтай, за дотрын тасагтай гэх мэтлэнгээр нарийн мэрэгжлийн тасгуудтай ийм дүүргийн жишг эмнэлэг болох хэрэгтэй. Тэгэхээр Баянгол дүүрэг бол 50 ортой хүүхдийнхээ эмнэлгийг 2-3 хоногийн өмнө нээжлээ. Тэгэхээр эндхийн ачаалал харьцангуй багасна. Ер нь нийслэлийн хэмжээний нэг том эмнэлэгтэй болчвол 2 дугаар шатлалын хүүхдүүд маань тийшээ явчих юм бол энэ яг дүүргийнхаа эмнэлэг дээр хүүхдүүд нь бол харьцангуй ачаалал багтаа байгаад иж болно л гэж харж байгаа. Сонгон хайхан дүүрэгт эмнэлэг барихдаа энэхүү хуучин эмнэлгийг нураахгүйгээр хажууд нь барихаар төлөвлөжээ. Ингэснээр ачааллыг бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм. Харин яамнаас хэрэгжүүлэх бодлогын хүрээнд эхний ээлжинд хуучин хэрэглэж байсан байрнуудыг ашиглаж хүүхдүүдийг хүлээн авах талаар хэлэлцэж байна. Хүүхдийн эмнэлгийн асуудлыг дараахан шийдэх маш их ярьж байна. Гэхдээ шийдвэр гарахгүй байна. Тийм учраас бол бид энэ хүүхдийн эмнэлгийг байрны асуудлыг шийдэх асуудлыг засгийн газрын хуралдаанд эрүүл мэндийн сайдын хувьд бол оруулж шийдүүлсэн байгаа. Тэгээд мэдээж шинэ барилга байсан байх нь бол цаашдаа хийх ёстой ажил. Гэхдээ тэр хүртэл яах вэ? Тийм учраас бид чинь нэг эмнэлгийн зорилттой барьсан барилгыг контор болгож чадаад байдаг. Тэгвэл бас конторын зорилгоор ашиглагдсан байрыг бас эмнэлгийн зорилт руу шилжүүлэх ёстой гэж бас үзсэн л дээ. Тийм учраас бол бид бас энэ асуудлыг ерөнхий сайдаас хүлээж авч шуурхай засгийн газрын хуралдаанаар шийдүүлсэн. Хуучнаар соёл спорт аялал жуулчлалын яам байсан газрыг эхний ээлжинд эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой. Ийхүү ашиглаж эхэлбэл энгийн үедээ 120 хүн, ачаалал ихтэй үед 150 хүн хүлээн авах боломжтой юм а. Иргэжил энэ сахиур хүүхдүүдийг коридорт төвлөрдөггүй байх хэрэгтэй байна. Тэгээ энэ дээр шаардлагатай шийдлүүдийг бол энэ хугацаанд бид бас нөхцөл болцоон дээр толгуурлаж шийдвэрлэе. За өөр бас төмөр замын эмнэлэг, өөр бусад ийм эмнэлгүүд байгаа. За ийм учраас бол бид нар энэ бүх ачааллыг хоёр дахь шатлалын эмнэлгүүдээр авч байгаа ачааллыг бол харьцангуй бас тарааж өөр бусад эмнэлгүүд дээр бас энэ хүүхдийн эмнэлгийн орыг бас нэмэгдүүлэх болцоогоо хүртэл ашиглаж ажиллая гэж ийм л шийдвүүдийг бид нар бас энэ талаас сууж ярьж ингэж ажиллаж байна. Олон эмнэлгүүдэд хөндрөл асуудал үүсгэж байгаа зүйл бол өвчлөл түүний дэгдэлтийн асуудал байгаа юм а. Дэлхийн улс орнууд эмнэлгийн ачааллыг бууруулах үүднээс мэдээллийн төв байгуулдаг. Жишээлбэл ханаад томооны дэгдэлт нь аль дүүрэгт аль мужид илүү байгааг тогтоож холбогдох эмнэлгүүдэд мэдэгддэг байна. Ингэснээр өвчлөлийн дэгдэлтийг намжааж эмнэлгийн ачааллыг бууруулах боломж бүрддэг байна. Харин